За тэгшүүн цэцэг гурвалжныг багтаасан тойрог гэдэг бол багтаасан тойргийн төв нь яг гипнозынх нь хагас дээр өршдөг. Үлгэмлэгийн дөршин. Тэгшүүн цэцэг гурвалжныг багтаасан тойргийн төв нь гипнозын дундчдээр өршдөг. Тэгээ бид нэр радиусыг олно гэдэг бол ОА-гийн уртыг эсвэл ОБ-гийн уртыг олно гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол АБ-гээ олоод 2 туу очихтал бидний бодлого дуусна. За 1 кат нь 17, 1 кат нь 18 гэж өгсөн бол бид нэр АБ-г олох ёстой. За мэдээж хэрэг Пифагорын теоремсоор АБ-гийн квадрат гэдэг бол 18-ийн квадрат дээр нэмэх нь 17-гийн квадрат. За энийг бодоод үзэх юм бол 613 орж ирнэ. За эндээс АБ гэдэг бол язгуурдоор 613. Бидний олох гээд байгаа радиус гэдэг бол нэг талаас АБ-г хуваах нь 2. За мэдээж АБ-г нь бол энд олцсон байгаа учраас 613-ыг хуваах нь 2 гэж бодолд туснаа.